За үзэгчдтэй бид бол нэвтрүүлэг эхэлснээс хойш уулын спорт болоод ууланд алхахын ач тус гэх мэтчлэн одоо зүйлүүдийг бас санал болгож байсан. Тэгээд өнөөдөр ийм одоо олон багж техник хэрэгслүүд бас хэрэгтэй байдаг юм байна. Энийг бол бас спорт гэсэн одоо хэмжээнд сонирхож байгаа залуучууд маш олон байдаг. Тэгээ өнөөдөр бол Хайрхан клубын тэргүүн, тэгээ спортын 1-р зэрэгтэй тамирчин энх хотыг бид студидтэй урьж авчирсан байгаа. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Тэгээд яг нэвтрүүлэг эхлэхээс өмнө бид нар бас ярьж илээ л дээ тий. Эрсдэлтэй мөртлөө зардал ихтэй спорт юм аа гэд. Тэгээд яг өмнө нь бас маань телевизээр уулынхаа орж исэн. За тэгээд миний иргэн тойронд бас уулынхаа маш олон байдаг. За ялангуяа нэг уулынхаа сайн мэдвэх нэг Сингу ахыг бол мэдвэх. Тэгээд Сингу ахт бол бид нар нэлээд ойрхон байдаг л та. Тэгээд нөгөө хаяа ингээ Сингу аханд яваад болохоор ингээ баах юм гаргаал тавьчихна. Тэгээд нэг хүмүүс ингээл бэлгэнд өгөл нэг юм жижиг олц өгсөн ч гэсэн баярлалаа байгаад байдаг. Яа юун тэргэлгийг надад тийм амар хэрэг болно гэдэг байхгүй. Тэгээд ингээд өнөөдөр энэ ч болоо зүгээр нэгийг хийсгэн л баг шиг байна. Анхан шатны тий. Тэгэхээр ямар ч байсан хоттой өглөөний мэнд төргөө тэгээд энд авчирсан зүйлээс ерөнхийдөө танилцуулаад ингээд уулын спорт гэж юу яг хідэн төрөл байгаад байгаа. Манад яг ямар нь байгаад байгаа. Тэгээд клубын хандлаа танилцуулж. За би бол Хайрхан клубын гишүүн. Тэгээд манай Хайрхан клуб маань байгуулагдаад 5 жил болсон. Одоо 11 оны 7 сарын 2-нд анх байгуулагдчихсан. Тэгээд тэрнээс хойш энэ бол хагас сайн болгон алхаад тэгээд анх одоо нэгдсэн гишүүд маань энгийн алхалтаар явдаг байсан. Одоо ингээд компьютер дээр суудаг офисын хүмүүс байдаг гэсэн л да. Тэгээд одоо ингээд биеийн чилдсэн тий. Тэгээд хөдөлгөөний дутагт орцгоцсон хүмүүс. Тэгээд тэрнээс гарахад бол алхаж эхлээд тэгээд сүүлдээ өндөр уул руу ороод тэг өндөр ууланд авирдаг тийм болсон байгаа. Клубын хувьд бол тийм байна. Тэгээд уулын спортын төрөл гэх юм бол Монголд бол одоогоор өндөр уулын авиралт бол экстрим спортод ордог. Тэгээд ууланд авиралт байна. Тэгээд ханаа хадны авиралт гэж байдаг. Мөсөнд авиралт гэж байна. Тэгээд спорт авиралт гэж байдаг. Тэгээд нэг ийм төрлүүд байдаг. Тэгээд манай яг клубын хувьд бол ерөнхийдөө бол мөсөнд авиралт болон юугаар нь яг ууланд авиралт тий өндөр ууланд авиралт гэдгээр нь хичээлдэг. Тийм аа тэгээд бас нэг төрөл нь шинээр гарч ирж байгаа нь Skyrun гэдэг уулын гүйлтийн төрөл. Тэгээд тэр нь бол одоо яг бас нэлээд хурцтай хөгжиж байгаа тийм төрөл байна. За ер нь бол за богд уул руу гэл хамгийн ойрхон нөгөө сонирхогчтой нэг юм уулын алхалтын замууд бол гарсан байгаа даа шүү тий. Тэгээд яг энэ спорт гэсэн төрлөөр нь хичээлхийг хүссэн залуучууд байх юм бол ер нь яг хаанаас эхлэх вэ? Тэгээ ер нь бол спорт гэдгээр нь хүн болгон хичээлүүд босч байгаа хэцүүлтэй. Яг ер нь бол одоо биеэ бодсон те эрүүл мэндэ бодож ууланд алхах бол юм зөв. Тэгээд тэрийг спорт болоо хөгжүүлэх юм бол тэр чинь их цаг завгаа гаргана. Тэгээд тэр зардал нь их өндөр биш харагдана. Тийм болохоор ер нь хүмүүс богд ууланд алхаад байдаг чинь ер нь эрүүл мэндэ бодож байна л гэсэн. Тэгээд богд ууланд ингээд алхаад гараад ирэхэд чинь хүчил төрөгчтэй хөдөлгөөн хийж энэ дээр тэгээд айгүй хүчил төрөгч авч чинь тэр чинь би тэр хэмжээгээр бие нэрвэл болно. Тэгээд орж ирээд ажиллаа их чинь хамаагүй сэрэг байдаг. Тийм болохоор зүгээр ингийн алхалт нь бол ер нь бол сайн шүү. Тэгээд хэрвээ яг хүссэн хүмүүс тэрэндээ ингээд ханахгүй сэтгэл ханахгүй дахиад өндөр уулаар явж шунах юм бол шунах юм бол өндөр уулаар явж болно шүү гэж хэлмээр байна. Хагай за нэг фэйсбүүкээр ингээд мэдээнд орж ирж байдаг л да. За ингээд ингээд аяллууд ивент хийгээл зарлж идэг те. За хоол тэрэлцүүж алхлаа гэдэг юм. Хамгийн ойрын зорилго юу вэ? Ойрын зорилго уу? Ойрын зорилго гэх юм бол одоо манай клуб энэ жилдээ багтаагаад хэд хэдэн ивент зарласан байгаа клуб дотроо. Тэгээд отон тэнгэр хайрханд авиралт тийм гэсэн ер нь хамгийн том тэр нь одоо энэ жил дуустал. Тэгээд эх жил бол эргэжлийн юу бол төлөвлөгөө бол гараагүй л. Одоо тэгээд гаргана да. За мэдээж бол багийн миний боддог нэг юм байдаг. За одоо шүүд хайрханчгийн юм уу Skyrun ч юм маш олон одоо клубүүд залуучууд нэг сонирхлоороо нийлээд Facebook дээр бол ялангуяа маш олон клубүүд бий болчихлоо л да. За сая бол хамгийн ихний зам бол орсон тий. Одоо богдуулнаас баруун ширээт балхдаг зам бол яг одоо алт ёсны зам болчихлоо шүү дээ. Би нэг юм боддог нь энэ шиг клубүүд өөрсдийн гэсэн ингээд зам тогтчуулаад юм замтай болгочих болдго юм бах та гэж боддог байхгүй. Заавал улсыг харах биш. Тийм үү. Бартаатай байх тусмаа илүү экстрем тэгээд нөгөө спорт гэдэг онцгой гарч ирээд. Эндээс юу хэлэх гээд нэг яг тийм байхгүй. Чинь хайрхны замаар алхая гэдэг юм бол арай жоохон хүндрүүлсэн зам.
Тэ. За бид нар одоо баруун ширээ рүү бол алхахад зүгээр энгийн хувцастайгаа очиж алхчих болно тэ. Нэг актер шаардлага гарахгүй. Тэнгууд хайрхны заавар хөдөлөө нэг алхаадах юм бол тэрэнд заавал юу гэдэг тодорхой хэмжээний таягнаас эхлээл шаардлага тавьдаг ч юм уу. Ийм байгаасаа гэж аюу их боддог. Тэгэхээр танаа ерөнхийдөө бол та нэг зорилгоор нэгдсэн учраас энэ хайрхан клубын зорилго нь ер нь яг юу байгаа? Хайрхан клубын зорилго бол яг олон нийт нэг бие даамыг сурталчлах, эрүүл аж төрхийг бас одоо үлгэрж болох тийм юм зорилготой. Тэгээд тэр зорилгын доороос энгийн алхалтууд байнга тогтмол хийдэг, бүтэн сайн болгоо. Тэгээд хэрвээ сонирхсан гишүүд нь нийлээд том үйлдвэр авиралт хийгээд тэгээ явдаг. Жилийн турш нэг тиймэрхүү ажил хийдэг. Тэгээд бас гишүүн болсон хүмүүстээ сургалтууд өгдөг. Одоо жишээлбэл өндөрт гарахаарч өндрийн өвчин гэж нэг айхтар байдаг. Тэрнээс яаж сэргийлэх үү? Бэрхлэгэмтэл авах юм бол бэрхлэгэмтлийн анхны төсөлмжийг үзүүлэхүүгээр тийм сургалтуудыг гишүүдтэй байнга өгч яадаг. Тэгээд тэр нь бол гишүүд бас нэлээд үр дүнтэй байдаг юм шиг санагдсан. Тэгээд бас нэг юм хэлэхэд биднээс хувьд бол манай клубын алхалтан дээр баруун ширээ рүү алхдаг ч тийм. Тэрнээс цаашаа хайрхан хаад гэж биднээс нэрсэн тийм хад байдаг. Тэрэн дээр очих юм бол ер нь манай ер нь хайрхны зам төшөөл гэсэн ойлголт ер нь төрөх баг. Их нэлээд зам одоо юу хад мадтай тийм зам байгаа. За энэ хотын хувьд уулын спортоор бас хичээллээд хэр зэрэг удаж байна. Тэгээ яг одоо жишээлбэл чамд одоо яг л энэ спортын зэрэг автлаа явна гэдэг бол бас тууштай олон жил зүтгэснийх баг л та. Тэгэхээр энэ одоо спортын хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл нь юу байд юм бэ? Энэ спорт хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл бол юу л да. Одоо олон газраар аялна. Олон сайхан зүйлийг үздэг. Одоо жишээлбэл Монгол улс чинь аюул олон нуур байдаг. Тэр болгоныг ер нь үзээд хүмүүс үзээгүй газар зөндөө байдаг. Тэр нь аюул одоо үзээгүй сонир сайхан газар. Тэгээд хамгийн нэгдүгээрт нь мэдээж оргил дээр гарах. Тэр л мэдээж оргил дээр гарахын тулд тэр нь явж байгаа. Тийм л байна. Би бол хичээлээд нэг 5 жил болж байгаа. 11 оноос хойш явсаа. Сүүлийн 3 жил бол ер нь өндөр руугаа тал руугаа хичээлсэн. Одоо бол яг нөгөө миний хувьд бол 100 ерөөс алхдаг. Яг 11 сар гараад их цас ороод гоё болсны дараа нь эхлээд өвлжөнгөө алхацдаг. Тэгээд тэр нь бол нэг илүү за одоо залхуугаасаа гэх юм уу. Халуунд бол нэгдүгээр нь ядаргаатай санагдаад хоёрдугаар ялаа шумуулгүй болохоор өвөл бол надад айгу гоё байгаад байдаг аахгүй. Өвөл ялангуяа миний эргэн тойрныхан бол маш олон алхдаг. Зарим нь дугуйтаагаараа дугуйтаа буудаг бүр. За анх удаа ерөнхийдөө одоо ингэж алхаж эхлэх гэж байгаа хүмүүст зөвлөхөд ер нь бол яг өвлийн аялал дээр алхалтан дээр юу бэлдэх ёстой вэ? Зам халтраатай энэ төр болцсон маа. Тэгэхээр одоо гутлын янз бүрийн тоноглолууд гэдэг ч юм уу, таяг ч юм уу зайлшгүй хэрэглэх ёстой зүйлүүд бас юу байна? Тий. Гутлын ер нь бол өвөл бол халтргаа их болоод хүмүүс гэрч чимтгэхэд байдаг. Тэгээд ер нь бол гутлын жижиг хадаасууд байдаг. Одоо энэ жишээлбэл өндөр уулын грамфон л доо. Энийний жижигрээс өвлбөр байгаа. Шүднүүд нь жижиг. Тэрийг ер нь бол өмсөх хэрэгтэй. Тэгээд гутлчин бол одоо юу нэвтрэхэргүй усны хамгаалалттай байх хэрэгтэй. Тэгээд энэ төрийг бас хийх хэрэгтэй. Энэ бол одоо ингээд өмнөд гутал хоёрын завсраа ингээд хийж штеп. Тэгэхээр эн чинь нэг их хонгортой засаар явахаар ингээд гутал руу цас ороод дааруулаад байдаг. Тэгэхээр энэ төрүүгээр хийж тэрнээс бас сэргийлдэг. Тэгээд таягтай явах хэрэгтэй. Таягны талаараас танаад биднээс зөвлөгөө өгсөн байгаа. Таягн дээр таягтай их явах юм бол харьцаа сурчих юм бол ядрал багтай. Тэгээд таягч юм бол 25-30% хүний хүчийг бол хэмждэг тийм зүйл. Тэгээд зинтэй сайн ажил сурах юм бол аяг хэрэгтэй. Тиймэрхүү зөвлөгөөнүүд байна да. Дээшээ өгсөр газар руу ингээ өгсгөөс илүү буухад их одоо яг ингээ өвдгөн дээр ачаал ирдэг ч юм уу те ингээд зүв гიშгэхгүй болвол хальт гიშгэх халтрах одоо шагаа мултлах гэдэг ч юм уу те тийм зүйлүүд байдаг л та. Тэгээд доошо бууж авах үед бас юу анхаарах хэрэгтэй байдаг вэ? Бууж авах үед бол аяг удаан байх хэрэгтэй. Хүмүүс нэг хурдан буудаг шүү дээ. Тэгээд тэр бол өвдгөнд их ачаал өгөөд өвдгийг нэлээд хэдэн жилийн дараа өвчтэй болчихдог. Тийм болохоор анхааралтай тэгээд аяархан буух хэрэгтэй. Энэ нь хүмүүс буухтал их гэмтчихдэг. Тэгэхээр буухтал нэлээд сайн одоо аюулгүй буул сурах хэрэгтэй л гэсэн тийм зүйл байна. За өөр ууланд авч явахад ер нь бол за мэдээж энд бол маш олон зүйлүүд байна. Мэдэхгүй зүйл аягүй олон байна. Тэгэхээр энд байгаа зүйлүүдээ нэг танилцуулж өгч. Тийм. За эндээс яг хөө энийг бас танилцуулж GPS хүмүүс өөр мэдэх баг л та. Одоо жишээлбэл мэдэхгүй уулаар явуулаа гэхэд бид нүс цэгээ LED интернетээр авчаад тэгэл яваа GPS-ийн цэгээ хараад яваад байна. Тэгээд тэгсэн ингээд шуурга муурга бол янз бүрийн болно шүү дээ. Тэрэн дээр бол энэ л амьд орно шүү дээ. Өөр бол ямар зүг чигээ бол тэнд мэдэх арга байхгүй болдог. Тэгэхээр энэ бол хамгийн хэрэгтэй зүйл. Дараа нь бол энэ бол яг өндөр ууланд явдаг хүмүүст л хэрэгтэй л дээ. Энэ бол спот гэдэг энэ нөгөө нэг сателлиттэй холбогддог сансар. Тэгээ энийг веб дээр
шууд ингээд линк өгчдөг. Тэгээд линкийг дарахад энийг аваа явж байгаа юм. Энийг дарчихна. Тэгэнгүүт биднээс нөгөө нэг гэртээ үзээ сууж байгаа хүмүүс линк рүү ороод хаана явж хараад суучдаг энийгээр. Тийм. Тэгээ энэгээр одоо соос мос янз бүрийн нөгөө нэг гинтл гараад эсвэл машин нэвтрэх эсвэл ингээд бэртэл гинтчих юм бол дараад одоо хүмүүс ирж аврах ч юм уу. Тиймэрхүү байдлаар би энд явж шүү гэдгийг байн хэлдэг. Тэгээ тэр интернетээр ингээд бүгд үзээ сууж байдаг. Тэр нь бол одооны нөгөө том том уулраа явдаг хүмүүс ер нь ийм юмтай л явдаг болсон. Сүүлд хайрхныхан биш гадагшаа аялалд явсан юм аа. Тийм. Бас уулынхан явсан. Тэн дээр одоо уулынхан бол мэдэх бах маань Жангомыг мэдэн дээ. Энэ маань одоо яг хилэгдсэн баггүй. Одоо тэнд явж гин, одоо энд явж гин гэж нэг юм тэр уулын зурнууд гаргаж ирсэн. Тэн дээр юм цэгүүдээр нөгөөдөл нь яваад одоо энд явж байгаа, одоо энд явж байгаа юм. Тэгээ тэндээсээ л мэдээ өгөөд идэг юм багтаа гэдээсээ. Түр юм байгаа юм биш үү? Ийм хэмжээл мэдээ явж байна. Ер нь бол аюулгүй байдал гэдэг зүйлийг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй байна. Төөрүүл яах вэ? Янз бүрийн одоо осол аваар гаруул яах вэ гэдэг зүйлийг бол хамгийн түрүүнд бодох хэрэгтэй юм байна л та тий. Наад шиг чухал гэх юм жоо. За дараагийн зүйл маань. За дараагийн зүйл маань энэ болохоор мөсний шүрүүп байж байгаа. Энэ маань бол одоо сая биднес мөнх хайрхан дайралт тэгээд буухтаа яг айгүй мөсөр буусан энэгээр хэрэглэж буусан. Тэгээд энэ маань айгүй огцон мөсөр буухтаа энийг ингээд зоочдөг юм. Энийг ингээд эргүүлээд мөс рүү оруулаад бүр энэ тултал нь оруулаад тэгээ эндээсээ олсондоо игээд ингээд бэхэлцдэг. Тэгээд энэ мөс энэ ингээд орогдсон шүү дээ. Тэгээд биднес энэ дээр доошоо тулаал боо гэсэн үг л дээ. Тэр нэг мөсөн дээр үлдээл яваад хөө. Тэгээд яг биднес сая буухтаа тэгээд үлдээхгүй л дээр л аргалсан л та. Ер нь бол тэгээд үлдээгээл явах үед бол тэгээд явахаас өөр аргагүй. Тэрсээ одох юм бол үлдээгээл явахаас арга байхгүй. Тийм. Дараагийн зүйл маань энэ крампон байна. Энэ бол өндөр уулын крампон. Цастай болно. Энэ крампон бол хоёр төрөл байдаг. Нэг нь цастай болох, нэг нь мөсөнд давилтах гэдэг. Яг ингээд юм ихц мөсөө ивэл мөснийх нь гэж арай өөр бас байдаг. Тэгээ энэ бол таяг байна. Таягны талаар энэ таяг маяг нь гоё. Миний таяг маяг бол эдгээр ажил зүгээр. Юу ингээд орчдөг юм таяг байна. Тэгээд яцдаг юм таяг. За тэгээд юуны чухал бас нэг чухал зүйл гэрэл байдаг. Тэгээд өвөл мөл явах чинь айгүй хурдан харахгүй болчихдог шүү дээ. Тэгээд хүмүүс замаар хаагаад тэгээд гарч идэг хэрэгтэй. Тэгэхээр одоо хүүтэн одоо эдгээр мэднэр бол одоо юу гэдгийг хүүтэн энэ бол яг тийм хүүтний бол биш. Зүгээр тийм тустай байдгүй. Тэр тустай ингээ батарей угаас үр хүч рүү орчдөг байждаг. Тэгээд тэгэхгүй бол батарейс нь хүүтэнд хөлтчихдөг байхгүй. Тэгэхээр энэ бол яг тийм хүүтнийх нь бол биш. Зүгээр л 100 мөн хэрэглэхэд л Монголтай тийм зүйл. Тэгээд энэ бол яг манай клубын нэг барсаах гэд хийдэг. Энэ нэг буган дайгаар явцдаг. Хэрвээ ингээд эрсдэл тохиолдод ангал хэрвээ унах юм бол тий. Одоо ингээд хүмүүс олсоор энэ чинь олс واخгүй. Эндээс нь татаа олголцлаад 1 м орчимтой олс. Тэрүүгээр өөрийгөө татчих матаад ингээд гарах тийм зорилттой. Тий. Яралтай үед хэрэглэх. Яралтай үед тэгэл тий. Ер нь амьд улсын үед л хэрэглэнэ л гэсэн үг л тий. Авч явахад айгу төхөн болцсон. Энэ айгу гоё сэтгсэн шүү тий. Тий. Ингээд зөв чинь. Зүгээр ингээд орооцсон байжсанаас ингээд чигээд. За энэ сайн юм байна. Энэ бол юу вэ? Одоо 8 тоол гэж ярьдаг юм л да. Хүмүүс ингээд хамгаалах өөрөө өндрөөс буух тий. Өндөрлөө эсвэл авирлахад ч юм уу. Эсвэл доор хүмүүнийг ингээд хамгаалаа байж хад хэрэгэлдэг. Тийм зүйл. За үнийн үед бид нар ямар үнэтэй байдаг вэ? Үн үү? Үн бол тэгэл янз бүр. Одоо жишээл энэ 100 шүрүүп бол $100 авч байгаа. Энэ крампон бас $100 гэл. Яг энднээс бол гэхдээ бүр ингээд сайн нөгөө яг ерөөс тавирах юмуд нь биш шүү дээ. Энэ бол яг Монголын бол 5000 орчим метртэй ууланд тавирахад бол хангалттай. Тэрний хувьд бол яг эднээс болно. Тийм байна. Тэрнээс бүр дээшээ 8000 ч юм уу тэр өрхөд бол бүр их хүнтэй байдаг юм. Чи бол одоо үнийн сонирхож байна уу? Надад бол хичнээн килограмм байх бол гэдэг зүйл дээр санаа зовж байна. Ер нь одоо нөгөө биеийн жин болоод хүний авч явах ёстой одоо энэ багаж тоног хэрэгслүүд гэж зүйлүүд байна шүү дээ. Тэр харилцаа одоо яаж зохицуулах вэ? За харилцаа яг эрэгтэй хүн бол нэг 30 кг 30-аас доош л авах хэрэгтэй. Тэгэхгүй бол чинь аюу хэцүү. Эмэгтэй бол 20 хүртэл тэгж л алгаж авч явдаг. Тэгээд энэ дээрс эднээс дээр бүгд нэмэгдээ мишок тэгэл гудсан нэмэгдэн майхнууд нэмэгдэн. Тэгээд нэг жоохон уусундаа ингээд жоохон нэмэгдээлээ. Тэгэл явчихдаг л та. Тэгэхээр нэг хүний ачаа бол тийм ч хөнгөн биш байдаг. Монгол яг бол. Тэгэхээр энийг удаагийн одоо тогтмол
алхалт хийж тэр нь одоо дасгал сургуульд болно. Дараа нь одоо өндөр одоо экстрем аялал хийх ч юм уу өндөр ууланд аялах бэлтгэл хангагдсан гэж үзэхийн тулд одоо хичнээн удаан одоо уулын спортоор хичээлсэн хичнээн удаан алхсан байх хэрэгтэй байдیں۔ Тийм ер нь бол яг тийм тэгсэн бол байхгүй л дээ зүгээр өөрийнхөө бэлтгэлийг өдөр болго хийгээд наазахын биднээс бол ажилтаа хүмүүс бол тэр бол бэлтгэл хийж амждаг. Тэгэл жишээлбэл наазахын гэрлэг орохдоо дээшээ шатаараа явдаг ч юм уу тий. Ажил гэр хоёрын хооронд алхаад явцдаг ч юм уу нэг тийм байдлаар баг зэргийн бэлтгэл. Тэгээд уул руу одоо 100 оргил гэж ярьдаг зайсан юм. Тэнд очиод юу ячдаг. 100 оргил жоо огцом хэсэг байдаг. Тэн дээр огцом хүч авч тэгж баг зэргийн бэлтгэл хийдэг. Төсвөрийн бэлтгэл. Өндөрт бол угаасаа өндөр газар очиж мэдэгддэг. Өндрийн бэлтгэл гэж угаасаа байхгүй. Тэгээ өндрийн өвчин байна уу хэр нөлөөд хөгдөг өндөр дээр л очиж өөрөө л мэднэ гэсэн. Айгүй нөлөөлөл яарах нь уу гайгүй байх нь уу тий. Өндөр тэр хурдан тасах нь уу. Өндрийн өвчин хэцүү юм байл л дээ. Бид чи манайх чинь 70 төвшөөстэй 2000 дөлөө. Манай Улаанбаатар тийм 1500 тий. Тэгсэн чинь бид нэг Бутаанд тэмцээнээр очиод юм Бутаанд очихоор Бутаан чинь яг бидний буусан буудал чинь 70 дээшээ 3500 3600 дээр. Тэгээд эндээс бидэд яриад байсан баг. За өндрийн ингээд орохоор арай өөр байдаг мэдэг гэх. Тэгээд бүж нэг өндрийн өвчнөр буугаал зүгээр учиргүй ингээд манараа линк юм болоо гэж айжмдаа хүнийг ингээд нэг ядраагаа толгоо өгдөөл байнга нэг юм зовиртой болоо нэг тийм юм сонирн болгоч тийм байлээ. Тэгээ би дараа нэрээ биднээс сууд яа зүгээр ягаад ч үгүй өндрийн өвчин гэдэг чинь илэрх юм нүртэл тийм. Манад бол яг тэр өндрийн өвчнийг яг тэр нь дасгаж байгаа хэцүү юм шүү. За эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа өнөөдөр магадгүй анх удаа алхалт хийх гэж байгаа сонирхогчдын хувьд зөвлөх юм бодвол бас аюулгүй байдлаа хангах үүднээс ямар зүйлүүдийг авч ууланд алхах хэрэгтэй байдгийг зайлшгүй одоо шаардлагатай зүйлүүдийг зөвлөж. Тий одоо мэдээж ус те идж явах юмаа сайн авах хэрэгтэй. Тэгээ бас хүнд байж болохгүй тэр нь. Тэгээд бас хөнгөн алхах хэрэгтэй. Зугаалах биш гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм тий. Хөнгөн алхаад одоо нэг юуны дотоод зүрх мөрхөндөө хачаал баг авах хэрэгтэй. Тэгээд айж явахнаа дасгах л гэсэн үг л дээ. Тэгээд эхлээд аяархан алхаад сүүлд нь жоохон хурдлуулж болно л да. Тэгээд таяг болж игэл таягаа хэрэглээд тэгээд цастай байвал жижиг юм хадаасаа хэрэглээд тэгээ яваарай. Тэгээд тэр чинь бол эрүүл мэнд чинь айгүй сайн шүү. Байнга алхах, тогтмолтыг алхах чийвэл гэж зөвлөмөр. Гутал бол хамгийн чухал юм байлээ. Ямарваа нэгэн одоо нэг баг зэргийн өндөрлөгөөтэй спорт гутлууд байдаг ч тийм гутал бол тохиромжгүй юм байлээ. Би өөрөө бас нэг удаа тийм гуталтай спорт гуталтай алхаж утсан. Тэгээд маш их ядарсан нөгөө буухад тэр чинь улам ингээд доошд ингээд хүндрүүлж унгаах гэдэг юм шиг болоод идэв юм байлээ. Тэгээд таяг бол бас анх алхаж байгаа хүмүүст маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд нөгөө энэ тийм унсан мөчрүүдээр таяг хийгээд яваад байдаг шүү дээ. За ууланд өглөө алхахад уулан дээр хоол за нэг тиймэрхүү хоол байвал зүгээр гэсэн зүйл байгаа юу. За мэдээж тэр нөгөө талаас хуурай хувцас авах шаардлагатай баг тий. Тий яг бас нэг хувцсан дээр нөгөө нэг хөлс гадагч болдог тийм хувцас байгаа хэрэгтэй л дээ. Хамаагүй ингээ хурдан алхаад шууд хөлөрчж болохгүй. Хөлсөө тохируулна. Тэгээд хэрвээ хөлрөөд байвал тэрийг хатаад гэх юм уусгүй солих хэрэгтэй. Тэгээд өндөр дээр гараад ирэхэр чинь салхитай болоод даарна. Тэрнээс бол янз бүрийн одоо ханаад өрөх юм тийм асуудал үүсчихэд. Тийм болохоор тэрийг бас анхаарна. Тийм л. Хоолны тал дээр. Хоолны тал дээр бол мөг л. Яг тийм бол нэг хамаагүй. Яг мэрэгжлийн түвшинд биш зүгээр алхах гэж байгаа юм чи тийм. Алхах гэж байгаа юм хамаагүй. Яг жоо уург мургтай өндөг ч юм тийм байвал зүгээр л байдаг л та. Чимс нөгөө тэгэл. За цүнхний тал дээр нэрээ одоо жишээлбэл хоол авч явж бол дулаан хадгалах ч юм уу тийм янз бүрийн тоноглолоодоо байршуулдаг. Энэ хоббийн зүгээр опшн ноутбукны цүнхээ явуулсан байна. За цүнхний талаар бол яг ус мус хийждэг хармаатай байх хэрэгтэй. Цүнх чинь бол ер нь бол цүнхэн дээр ярихад бол яг 3 янзын л байдаг л да. Одоо энгийн яг ингээ алхаж байгаа нь 30 литр хүртэл одоо тийм цүнхийг амжтай. Тийм багтаамжтай цүнхийг юун дээр ингээ алхалтанд авч явж болно. Жоо хонуудын алхалтан дээр бол 30-аас нэг 60 хүртэл 60 литртэй тийм цүнхийг бол нэг мишок энтер хийгээд явахд тохиромжтой гэдэг үднэс. Тэгээд бүр хоол өндөр уулан дээр харуул 60-аас дээш литртэй цүнх хэрэгэлдэг шүү гэдэг юм бас хэлмээр байна. Сая ингэ хэллээ шүү дээ. Таягаа ч юм ингээл бусад зүйлүүдэд бэлдээрэй гэж хэлээд байгаа шүү дээ. Энийг манад авахд олдсон хэр үүдгийг авал хаанаас авал юу нэрэ боломжтой. За миний ойлгож байгаагаар бол за ийм мартт бол юу гэдэг юм. Зүгээр одоо энэ бол ихдэг байгаа шүү дээ. Тэдний бол ихтгүү ч юм ингээ хос таягч гэдэг юм уу. За дүнжин гараа удлааны дөбдөгөрч гэдэг юм уу. Нэг юм зүгээр энэ шиг мөрт юм эрзэнтэй мөртлөө доор юм жижиг шипэдэ гутан шууд ингээ өгүүлцдэг ч юм уу. Ингээл энэ тэнд байдаг л да. Тэгэхээр яг энэ тал дээр хаанаас юу навал их зүгээр үү? Ер нь бол нэг үе бодвол нэлээ их болцсон байл тийм. Тэгээд яг хуу ер нь
аль нь ч гайгүй л дээ өөртөө тэгэл таалагдал гайгүй явахд гайгүй бол би бол яг тэрийг авах гэхэд бол жоохон юу байна. Тэгвэл ямар ч сан л тийм төхөөрөмжтэй байгаарай л гэж. Ямар ч юм байгаарай. За тэгээд мэдээж тухайн өөрийнхөө санхүү эдийн засгийн байдал бусад бүх нөхцөлтэй тааруулаад ямар ч юм бэлтгэл ястай юм байна. Ямар ч сан бэлтгэл ястай. За хархан клубын өнөөдөр ажил байгаа. Маргааш өнөөдөр манай алтан үлгийн хайрхан руу явж байгаа. 13 гишүүн явсан. Маргааш ингийн алхалт байгаа. Энэ сайн. Тэгээд ингийн алхалтаар нэлээд бас шин замаар явах гэж байгаа. Тэн дээр бас хүмүүс хамрагдж болно шүү гэж бас хэлмээр. Хаанаас алхах вэ? Одоо манайх цуглах нь Төв шуудангийн хойдлын зогсоол гэдэг чинь тэн дээр цуглаад 9 цаг цуглах баха. Тэгээд ингийн алхалтанд явна да. Тэнд ирсэн машин даваагд суугаад тэгээд явж байгаа. Итлруу явж байна. Тэгээд ямар ч хархан клубд нэгтгийг өсгөх юм бол хархан хайкинг гэдэг хархан хайкинг клуб гэдэг. Facebook-оор нэгдээд ямар ч маргаашийн алхалтанд ингийн алхалтанд нэг алхаарай гэж хэлмээр энэ. За тэгээд битэрийн асуугаагүй таны нэг хэлий гэсэндээ үзэгчтэй ч юм уу уулын спортын онд хэлэх зүйл. Яг уулын спорт бол сайхан. Тэгээд юунд богд ууланд яг ууланд алхахаар хүмүүс бие биендээ их ингээд аюу сайхан сэтгэлтэй болчдөг. Одоо богд ууланд ингээд явж байгаа хүмүүс ингээд зүрхөөр чинь сайн уу гэл ингээд аюу сайхан болцдог. Тэснүүд стресс нь гартсан ингээд тайвширсан гэдэг. Хотын их стрессийн дундаас тэрийг хөөцсөн хүмүүс. Тэгээд гудамжинд ирэнгуут сайн уу гэлдэх юм бол одоо гайх юу юм бэ гэх. Юу вэ гэх. Тийм сайхан шүү бол спорт. Үнийг ингээд тайвшруулдаг, стрессг болгодог. Тэгээ биеийг нэрүүл болгодог. Тийм болохоор алсаа бүгд бас алхаарай гэж хэлмээр байна. Тэгээ тэрнээс гадна нэмж хэлэхэд сая манайх өнгөрсөн анх санд клубүүдийн дунд уулын гүйлтийн тэмцээн зохион байгуулсан. Тэн дээр 12 клубын 14 баг оролцсон байгаа. Манчрын хідээс зайсан хүртэл наашаа зайсан хүртэл. Тэгээд 18 км орчмын гүйлт хийгээд хамгийн ихний хүмүүс нь 2 цаг 59 минут гүйж ирсэн байгаа. Тэгээд тийм тэмцээн болсон гэдгийг бас дуулгамаар байна. Уулаараа гүйж орж ирсэн. Шууд уулаар манчраасаа шууд наашаа уулаараа ингээд 3 бол давдаг. Тэгээд тэр 3 уулыг даваал тэгэл ороод ирэхэд 2 цаг 59 минут. Тэр хооронд 3 уул даваад ороод ирчихэж байна. Тийм байсан. За тэгээд ямар ч хайрхан клубийнхэнд бол их хоттой амжилт хүсье. Тэгээд их орныхоо ноён өргөлөөдөд сайхан бараалгаа тэгээд олон улсын тавцсан тий олон улсын тэр ноён өргөлөөдийг гүцээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ямар ч танай клубын үйл ажиллагаа улам өргөжөөд улам олоолоо болох бах. Тэгээд танай клубын нийт хамт олон нас эрүүлэх аз жаргал хамгийн сайн самбог өгсөн. За та бүхэн бас ажил үйлс бас өндөр амжилт хүсье. Бүр зэрсэн баярлалаа. За тэгээд ямар ч маш сонирхолтой ярилцлагыг хөргөлээ. Тэгээд та бүхэнд уулын хэрэгслээс багаахын хэсгийг бас хүргэсэн бахаа гэж бодож байна.